Ажлын байрны нээлттэй өдөрлөг нь ажил олгогчдын хүний нууцыг бүрдүүлэхэд туслах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажлын байранд суурилсан сургалтыг хөгжүүлэх, оюутнуудыг мэргэжлийн дадлаг хийхэд зуучлах, дэмжлэг үзүүлэхэд чиглэжээ. Ажлын байранд суурилсан сургалтыг энэ байгууллагатай хамтарч явуулах энэ гэрээ байгуулдаг. Энэ юу гэсэн үг бол манай оюутнууд маань бол яг мэргэжлийн дагуу байгууллага дээр ажиллана гэсэн үг. Цалин аваад сургалтынхаа дээр кредит тооцоолоод ингээд ажиллах ийм болцоог нь олгож өгч байгаа. Гол онцлог. 100% ажлын байранд гарах тийм онцлогтой гараад давуу тал болж байгаа. Байгууллагт хэрэгтэй ур чадвартай ажилтнуудыг бэлтгэх, мөн оюутнууд бас ямар ур чадвар бид нар хэрэгтэй байна гэдгээ ингэж хоёр талаасаа ингэж холбогч өгдөг маш чухал гэж боддгоо. Мандах их сургуулийн хөтөлбөрийн хороо болон тэнхимийн эрхлэгч нар ажил олгогч нартай нээлттэй уулзалтыг зохион байгуулж, сургалтын хөтөлбөртөө тусган ажилдаг гэдгээрээ онцлог юм. Өдөрлөгт санхүү банк, татвар, аудит, мэдээллийн технологи зэрэг салбарын 38 байгууллага оролцсон байна.